эзэнгүү нохоо муур устгалын ажлыг бол зохион байгуулдаг. Под гэх нэг дуу гараад нэг нохоо ч ингээд цус алдаад яваад байгаа байхгүй юу? Ер нь амар юм бил. Устгалд оруулсны дараа тухайн амьтны сэг зэмийг болохоор буулгах ч юм уу ил тавих. За нэгэн бохирдол хурц тухайн өрсөнд үүснээрээ халдвар төвчин тархах, халдвар төвчин үүсэх ажлаад бас агаарын бохирдолд нөлөөлнө. Тоотлого буурахгүй байгаа нь ерөөсөө энэ яг нохооны бүртгэл эзэмжүүлэлт байхгүйтэй холбоотой. 300 гаруй мянган нохоо муур одоо гудамжинд ямар ч хараа хяналтгүйгээр одоо тэнээд явж байна. Угаасаа энэ тойрог дундаас угаасаа хизээж гарч чадхааргүй. Энд чинь угаасаа замбраагүй үржиж байгаа шүү дээ. Хэдийгээр зөвхөн үржлийн зогсоож байгаа юм шиг боловч тухайн амьтныхаа эрүүл мэндэд одоо маш чухал ач холбогдолтой байдаг. Одоо эзэдийн хариуцлагагүй үржүүлэг мөн спинутрийн талаар ойлголттой мэдээлэл муутай байгаа хүмүүсийн буруугаас болоод энэ Гудамжны нохоо муурынтай бол хангалттай хэмжээнд буухгүй байгаа. Тэгэхээр 129 улс ийм хуультай бидаас. Азтаа савар төрийн бас байгууллагын залуучууд надад агас санал тавьсан. Тэгээ үзсэн чинь энэ ерөөсөө амьтны асуудал биш, хүний асуудал гэдэг. Хүний эрхийн асуудал гэдэг тэр дотор. Энэ одоо бидний амьдралд бол зэрэгцэн уршиж амьдарч байгаа ганцхан хүмүүс биш. Байгаль орчинд бид олон ан амьтдтай, олон зүйлтэй зэрэгцэн уршиж. Өөрөөр хэлбэл энэ өөрөө гарцаагүй хөөцлөгдөх ёстой. Асуудлыг журамдлах ёстой байна. Эцдийг хариуцлагажуулах ёстой байна. Амьтныг хайрладаг одоо тэм сэтгүүлтэй хүн бол ерөөсөө л хүнийг хайрлаж чаддаг гэдэг. Ийм л их энгийн философи байгаад. Эрхэм улсын их хурлын дарга танд улсын их хурлын гишүүн Нямбатар Сүхбаатар нарын хамт энэхүү хуулийн төслийг өргөн барьж байна.